Хэлбэртэй иргэн тавтаа морилно. Амсасаар баасан гараг бүр онцлог хүрэгдэг лавшрыг болон танд хүргэж байна. За үүгээр бид Valiant Art Interiors компани захирал хадагтай Элизабет Копатай хийсэн ярилцлагыг онцлог хүргэж байна. Түүнтэй бид тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл болон эдийн засгийн нөхцөл байдал энэ зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцсан байгаа. Хүлээн авна уу? Хатагтай Копа, бидний урилгыг хүлээн авч манай даруухан студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Надад ч бас таатай байна. Баярлалаа. Өнөөдөр бид Монголын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн талаар ярилцахаар бэлдсэн. Жижиг зах зээлч гэлээ хэрэглэгчдийн сонирхол хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Асар хурдтай өөрчлөгдөж байна. Хүмүүс дэлхийг тойрон аялж, Испани, Франц, Италид үзэсгэлэнтэй зүйлс үзэх боломж бүрджээ. Тэд эх орондоо эргэж ирээд төсөөтэй бүтээл хайж эрэлхийлж байна. Одоогоор данд ганц манай Valiant Interiors компани өндөр чанартай бүтээгдэхүүнийг худалдаж байгаа. Францаас Grage, Италиас Quadruple, Испаниас Alexandra Collection, Португалийн AM Classic, Sarabia үзэсгэлэнт гэрлийн чимэглэлийг оруулж ирж байна. Гялалзах талс зэсээр уралсан Budapest-ийн дэлгүүрт худалдаалагддаг бүтээгдэхүүн. Миний бахархах сэтгэлийг төрүүлдэг гоё л доо. I see. So, looking at the range of the Таны компани цэцэг эмгнээс эхлээд бодин тавилга хүртэл олон нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг. ending with sofas Тэгвэл Монголд цоошин гэж хэлж болох ямар бүтээгдэхүүн байна вэ? most new to Mongolian customers. Цоошин гэх тохиромжгүй. Гэхдээ хамгийн өвөрмөц санагдсан зүйл гэвэл монголчууд хиймэл цэцэгт дургүй. Надад нэлээд тачралтай байсан. Дэлхийд даяар хамгийн тансагчдууд л амралтын газруудад ч хиймэл цэцэг худалдаагдаж байна шүү дээ. Бид Намин United-д эсрэг талд үзэсгэлэнтэй мухлаг нээгээд удааг байна. Хуучин гутлын хөлдөрийн 400 м квадрат талбайг цэцгээр дүүргэж зөөлөн дулаан урам бүрдүүлсэн. Хүмүүс орж ирээд барьж үснийхээ дараа ч хүртэл жинхэнэ гэж андуурах тохиолдол олон байдаг. Хиймэл цэцэг урт настайгаас гадна заримыг нь угаах боломжтой. Эдийн засгийн хувьд ч ашигтай. Дэлгүүрт орж ирсэн хүмүүсийн нүүрэнд тодрох гайхширсан царайг үргэлж харддаг. I see. When it comes to the Монголчуудын хэрэглээ мөнгө зарцуулалтын талаар ярилцъя. Монголчууд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд хэдий хэмжээний мөнгө зарлахдахад бэлэн байдаг гэж та харж байна. luxury items. Тодорхой бүлэг хүмүүс бий. Магадгүй монголчуудын 10-аас 15% нь мөнгөний хэмжээнд санаа зовдоггүй гэж бодож байна. Жишээлбэл 1 метр нь 200-300 евроор үнэлэгдэх үзэсгэлэнтэй материалыг гар таталгүй авдаг. Мөн 1 сая төгрөгөөр худалдан авалт хийх боломжгүй үйлчлэгч байдаг. Мэдээж хэрэг хэдвчийн зузаанаас хамаарна. Мөнгөгүйгээр тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн авч чадахгүй шүү дээ. Харамсалтай нь чанарыг үн дагдаг. Өндөр чанарыг хүсч байвал тэр хэмжээгээр төлөх ёстой. I see. And regarding that, I think Монголчууд донд өндөр үнэтэй бүхнийг чанартай тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гэж ойлгох нь олон. Гэхдээ таны түрүүн дурдсанчлан зарим бүтээгдэхүүн үнэтэй атлаа чанаргүй байж мэднэ. Энэ ойлголт алсдаа өөрчлөгдөх болов уу? Тийм ойлголт ажиглагддаг. Би бүтээгдэхүүнийг савнаас нь гаргахдаа жинхэнэ модоор хийсэн гэдгийг үргэлж харуулдаг. Модыг үйлдвэрлэлд ашиглахаас өмнө хэдэн жил хадгалдаг. Ингэж цуурч хэлбэрээ алдахааргүй тавилга бүтээдэг. Гэхдээ мэдээж хэрэг ингийн тулд нэмэлт хөрөнгө хэрэгтэй. Чанарын ялгааг энгийнээр тайлбарлавал офисын чанаргүй ширээг нэг удаа ухсарсны дараа дахин ухсарах боломжгүй. Учир нь эрэг болт барихаа болчдөг. Олон жил хадгалж бэлдсэн жинхэнэ модтой харьцуулшгүй. Манай гэрт Италийн Annabelle Colombo брендийн тавилга бий. 6 жил өнгөрсөн хэрнээ цоо шүнмэт харагдсан хэвээрээ л байна. Манай компани бүх бүтээгдэхүүн чанарын баталгаатай, эдлэгээ даахаас гадна үзэсгэлэнтэй.
and also is very beautiful. Valiant Art-ийн хаалгаар орсон хэн бүхэн чанартай бүтээгдэхүүн худалдаа авах нь. You buy quality, you buy knowledge. Яг зөв. Та чанар, мэдлэг, үйлчлэгийг худалдаж байгаа. Дотоод засал чимэлт, орон зай, зохицол, өнгө гээд хамгийн жижиг деталь бүхэн чухал. Манайхаас зөвлөгөө авч бүтээгдэхүүн үзчихэд хятадаас төстэй тавилга худалдаж авдаг хүмүүс байгаа. Хизээч ижил мэдрэмж төрүүлэхгүй. Ийм алдаа гаргавал зарим өршөөлөгчд маань буцаж ирээд анхны сонголтоо худалдаж авсан тохиолдол хүртэл байгаа. Бүтээгдэхүүнд чанартай материал, асар их хөрөнгө шингэж байгаа тул мэдээж хэрэг үнэтэй. Бүтээлэг даавуу зурагт хуудас гэрлэн чимэглэл гээд манай бүтээгдэхүүн бүр өндөр чанартай. When we talk to the luxury Эдийн засаг хүнд байгаа учраас тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулах хүнд байна гэдэлсэх болж. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ? Танай бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байна уу? Би ч ялгаагүй бусдын адил бэрхшээлтэй нүүр тулж байна. Би ч бас тэсч үлдэхээр тэмцэж байна. Харамсалтай нь Монголын эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалаад компани бүр бартераар худалдаа хийх сонирхолтой байгаа. Тийм ч татаа тохиролцоо биш шүү дээ. Сар сараар зах зээл дэх бэлэн мөнгө буурч байна. Эргээд богино хугацаанд сэрэхгүй. Тиймээс компаниуд дэсжүүлэх амаргүй. Надад дунд том хэмжээтэй олон бизнесийн түншүүд байгаа. Бүгд л ижил бэрхшээл дунаад байна. Жишээгээр тайлбарлавал хэрэв гудамжинд алхаж явсан хүн зүрхний шигдээсээр гинэт унаадаг бол цахилгаанаар зохиулж сэргэн шүү дээ. Үүнтэй адил Монгол цахилгаанаар зохиулах шаардлага байна. Хүнд нөхцөл байдлыг давахын тулд шийдэмг арга хэмжээ авах хэрэгтэй. I think that the 4 years ago beautiful boom which Mongolia Халаасандаа мөнгөгүй хүмүүсээс эхлээд чинэлэг иргэдийг ч хөдөлгөх хэрэгтэй. 4 жилийн өмнөх Монголын эдийн засгийг огцом өсөлт давтдах ёстой. Би үйл ажиллагаагаа зогсоохын оронд улам тэлж байгаа өөдрөг ирээдүйд итгэж байгаа хүмүүсийн төлөөлөл. Сайхан цаг ирж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн хүлээлт тун өөдрөг байгаа юм байна. Гэхдээ бидэнд хэр хугацаа шаардлагатай гэж бодож байна вэ? Миний бодлоор эх оны 2 дугаар хагасаас өөрчлөлт ажиглагдах байх. Одоо оюутлахад төслийн 2 дугаар шатны ажил эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд Монголыг сонирхсан олон хүн ирэх болно. Түрээсийн байр, сургууль, тавилга хайсан хүний тоо олширна. 4 жилийн өмнөх огцом өсөлт дахин давтагдана гэж бодож байна. Дотоодын дэвтгэн 17% өссөн шүү дээ. Харин одоо ердөө 2.5 орчим хувь руу буучаад байна. Бидэнтэй Монголын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн талаар үзэл бодлоо хуваалцсан танд баярлалаа. Надад ч бас таатай байлаа. Үйлчлэгчтэй хандаж хэлэхэд би бүхий л зүрх сэтгэлээ та бүхний төлөө зориулдаг шүү. Валентад тавтай мөрлөөрэй. Баярлалаа. Баярлалаа.